чи нөгөө нэг юугаа сэдвээ болохоор нөгөө нэг хүн бүхний уучлал хэрэгтэй юу гэдгийгсэн шүү дээ. Тэнгүүд яг тэр нэг жоохон хүнд болчихж байгаа юм л да. Нөгөө энгийн хүмүүс хараад ингээ ойлгоод ороод ирэхэд одоо жишээ сууг солиод ороод ирэнгүүт арай нэг өөрөөр харах боломж юу вэ? Одоо жишээлбэл би бол зүгээр л тэгж хараад жоохон хөнгөн сэдв өгчүүл бас хүмүүс ярилцахад амар юм байна тий. Хэрвээ нөгөө харьцаж байгаа хүн ямар байгаагаас шалтгаалаад сайн мэдээг хүргэхдээ амар юм юу болчиход байгаа юм. Нөгөө тэр хүний сэтгэл зүйн онцлог, мэдрэмжийн шууд ингээд яг ингээд нөлөөлөхөөр ярьж чадчихад байгаа байхгүй. Нэгсэндээ сайн мэдээ нэг л утга байгаа шүү дээ. Гэхдээ тэр утгаа жоохон юу гэдэг штэ. Авралын навилгаад чинь хоёр асуулт тавиад байдаг штэ. Та яг одоо хүүхдийн нухастаа бодож үзсэн нөө ч гэдэг юм. Тий. Нөгөөх нь юу вэ? Хүүхдийн тухай нухастаа бодож үзсэн нөө ч юм. Тий. Дараагийнх нь болохоор зөвөр лавшруулсан маягаар юу тань хорвоогоор хэлэхэд бурхны өмнө очих үед бурхан танаас та ямар гавьяа байгуулсан бэ гэдэг асуулт байна. Тэгээ энийг зүгээр нэг асуусан ч бол асуухгүй байсан ч одоо Үзэгчтэй гэрэл нэвтрүүлгээр өнөөдөр бид нар сайн мэдээний утга учир гэсэн сэдвээр ярилцахаар зочиорсон байгаа шүү. За энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд. Тэгээ бидний бас урилгыг хүлээж аваад студид маань зочилж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ өнөөдөр бас өөртөө чи ярилцах гээд сайн мэдээний утга учир гэсэн сэдвийг сонгосон байгаа шүү дээ тий. Тэгээд яагаад бас энийг сонгох болсон бэ гэхээр маш олон асуултууд байгаа учраас өөрөө чинь яг энэ сэдвийг сонглоо л доо. Тэгээд таны хувьд манай зочны хувьд ерөн энэ сайн мэдээ гэдэг үгтэй хизээ уулзав, хизээ учрав эндээс ихтэй тий. За бид нар бол хэрэгс сэтгэгч хүмүүс сайн мэдээний талаар ерөнхийдөө тодорхой хэмжээний ойлголт байгаа. Тэгээд ерөнхийдөө би анхны талаар ерөөсөө мэддэг байсан. Тэгээд 16 наснда сайн мэдээг ер нь сонссон. За. Тэгээд өсвөр наснда. Тий, өсвөр наснда. За одоо би 30 настай. Тэгэхээр одоо ерөнхийдөө 15 жил орчим энд итгэж одоо хөвчөж байгаа юм шүү дээ. За тэгэхээр сайн мэдээ гэхэлэр яг уу гадар бол олон л сайн мэдээний талаар байдаг шүү дээ. Жишээлбэл манай телевизд гэх юм бол гэрэлтэй мэдээ, сайн сайхан зүйлийг яриа. За тэгээд өөр телевизүүдийн мэдээллүүдэд ч гэсэн сайн мэдээ гэж болонгууд байж байдаг. Тэгэхээр сайн мэдээ гэж за тэгвэл муу мэдээ гэж бас байгаад шүү дээ. Яагаад тэгвэл сайн мэдээ муу гэдээгээд ялгаад байгаа юм. За тэгээд тэр дундаа энэ яриад байгаа энэ онцлоод байгаа сайн мэдээ маань яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ талаар ярилцъя тий. Тэгэл яг ер нь л яг олон төрлийн мэдээ байгаа. Гэхдээ Библиэлд гарч буй сайн мэдээ гэдэг нь бас өөр юм гэсэн бас нэр томьёо болсон зүйл. Агуулгатай өөр юм гэсэн. Тэгэхээр сайн мэдээ гэх юм бол эрээс сэтгэгч хүмүүсийн тараадаг, тунхагладаг, итгэдэг сайн мэдээ гэх юм бол ерөнхийдөө Бурхны хүндрэлхний төлөө хайр, хүсэл одоо авралын хүсэл төлөвлөгөөг илэрхийлсэн. Тэр одоо мэдээг л бид нэр сайн мэдээ гэж байгаа. Энэ бол Библийн сургаалын хамгийн гол цөм болсон одоо юу хэллэг байгаа даа шүү дээ тий. Хэллэг гол зүйл ба. Тэгэхээр сайн мэдээ, муу мэдээ хоёрын ялгааг яг хэлээд өгч. За муу мэдээ гэж тэгвэл ялыг хэлэх юм. Муу мэдээ гэж юу байд юм уу? Ерөнхийдөө Библийн дагуу бол сайн мууг яаж ялгаад байна гэхээр зүгээр зарчим хууль дүрм гэхээсээ илүүгээр Бурхны сайн мөн чанарт нийцсэн аливаа зүйлийг сайн гэж хэлээд харин Бурхны сайн мөн чанарт нийцээгүй зүйлийг муу гэж бид нэр ерөнхийдөө Библийн дагуу ангилж ойлгоод байгаа. Ерөнхийдөө. Тийм учраас сайн мэдээ гэх юм бол ерөнхийдөө хамгийн сайн Бурхны одоо бидний Бурханаа бид итгэдэг Бурханаа болохоор сайн Бурхан гэж нэрлэж байгаа. Тэр сайн Бурхны одоо мөн чанарт нийцсэн зүйлсийг бид нэр сайн гэж ангилаад за тэр хүсэл төлөвлөгөөнд нийцэхгүй байгаа зүйлсийг бид нэр мууд ангилж байгаа. Тэгэхээр заримдаа сайн зүйлс сайн дүртэй боловч муу зүйлс бас байдаг. Заримдаа
муу юм шиг харагдавч цаанаас сайн байж болохоор тийм зүйлс байна. Гэхдээ ихэвчлэн Бурхны сайн мөн чанар нь хүмүүст өвлөгдсөн байдаг. Тийм учраас хүмүүс энийг тодорхой хэмжээгээр сайн мууг бас ялгаж тэр мэдээг харж чадж байгаа. Заавал энэ сайн ингээд мэдээгээд байгаа зүйл чинь хүн төрөлхтөнд хэрэгтэй мүү? Заавал шаардлагатай мүү? Тэртээ тэргүй хүмүүс за би одоо багасаа жишээлбэл 10 цагаан буюу 10 хар нүгэл гээл тийм үү те. Тийм учраас ингээд сайн муу хар цагааныг ингээд хүн болгонд ялгаж мэддэг штэ. Тэртээ тэргүй ингээд заавал тэр Бурхны сайн мэдээтэй мэдээгүй хүмүүс ингээд амьдралынхаа туршид ингээд өдөр тутамдаа ингээд амьдрал яваад ах боломжгүй мүү? Ер нь бол яг хаа сайн мэдээ бол олон бол ялгаад байгаа. Бид нэр бол Христ гэх хүмүүс бол мэдээг бол тодорхой хэмжээнд ялгаж байна. За ерөнхий мэдээ гэж байна. Тэрийг сонсож болно, сонсохгүй байж болох мэдээ байна. Гэхдээ бас сонсох хэрэгтэй мэдээ гэж бас байна. Энэ нь бол бидний амьдралд хэрэгтэй. Сонсснороо бидэрт сайн үр дүн хүрэгдэг тийм мэдээ. Харин Библийн хэлж байгаа сайн мэдээг бол Библи өөрөө болон Христ гэх хүмүүс ерөнхийдөө гарцаагүй сонсох ёстой. Хүний бүр амьдралдаа заавал гарцаагүй сонсох ёстой мэдээ гэдэг ангилалд оруулаад байгаа. Яагаад гэвэл ашиг тусанч тэр хүний амьдралын утга учирч тэрнээсээ болоод сайн мэдээ бол заавал сонсох мэдээ гэж бас бид нэр үзээд байгаа л да. За тэгвэл заавал сонсох ёстой гэд хүн хүсэхгүй байхад хүчээр сонсох ёстой гэж бас сонсогдоод байна л да. Хүчээр заавал хүмүүс сонсох ёстой юу? Энэ ямар нэгэн сонголт ч юм уу эсвэл бас хүлээцтэй байх. За нэг хүлээх ч юм уу нэг тиймэрхүү цаг хугацааны юм байж болно үстэй. Тийм. Ер нь бол одоо Христ гэх хүмүүс сайн мэдээг хүмүүс тарааж байна. Тэгээ зарим нь ингээл цаас тараадаг ч юм уу гудамжинд төр зогсооч гээл тэ зарим нь тодорхой хэмжээгээр ингээл яаж байгаа юм. Гэхдээ зарим хүмүүс энэ жоохон цааргалдаг тэ. Заавал би сонсох албагүй би мэднэ ч гэдэг юм уу гэж хэлдэг. Гэхдээ бид нар Библиэс харах хэрэгтэй л дээ. Яг тэр Христ гэх хүмүүсийн гол зарчим Библиэс харагддаг. Есүс сайн мэдээг яаж тарааж ирсэн бэ гэдгийг бид нар харах юм бол мэдээж сайн мэдээ бол ганцхан агуулгатай. Тэр нь бол Бурхны хайр, хүндрэлтнийг аврах гэсэн хүсэл төлөвлөгөөг ингээд түгээн дэлгэрүүлэх тийм ганц агуулгатай. юм ажил байгаа шүү дээ. Гэхдээ Есүсийн хийж байгаа аргаас харах юм бол сайн мэдээ ганц агуулгатай боловч хүмүүс төрхтэй өөрөөр нөлөөлж очиж байгаа. Жишээлбэл Есүс хүмүүст өөрийгөө тунхаглаж илчлэхдээ олон төрлийн үг хэрэгэлдэг байсан. Жишээлбэл Есүс худгийн дэргэд нэг самар эмэгтэй тухайн нэг гадуурхагдсан одоо үндэсний нэг эмэгтэйтэй Есүс ярилцлага хийхдээ худгийн дэргэд байсан учраас эхлээд усны тухай ярьж байсан. Ярьж хэлсэн. Тийм энгийн яриа гэсэн. Тэгээд тэр эмэгтэй ус авах гэжсэн. Есүс бас аман цангасан байсан учраас. Гэхдээ энэ яриа нь үргэлжлээд лавшраад амьдралын чухал одоо үнэн болох амийн усны талаар тийм мөнх амийн талаар яриа болж өөрчлөгдөж байгаа. Энэчээс харах юм бол сайн мэдээг бид нэр шууд тулгаж ярихаас илүүгээр энгийн одоо аргаар хүмүүст ойр ойлгоход хүлээж авахд ойр аргаар ирэхэд тарах хэрэгтэй. Жишээлбэл одоо Есүс нэг саа өвчтэй хүн дээр очиод юу ч ярихгүйгээр зүгээр дэвсгэрээ аваад яваа гэж нэг хэлж байгаа. Тэгсэн хэрнээ дараа нь хүмүүсийг харж байхад бас нэг хүн дээр очиод хэлэхдээ юу гэж хэлж байна гэхээр нүгэлчин уучлагдсан гэж хэлж байгаа. Тэгээ өөр арга өөр хэлж байгаа. Гэхдээ бүх хүмүүс тэр үйлдэлээр нь дамжуулаад Есүсийн нөлөөг аваад Есүсийн талаар мэдлэгтэй тэр аврагчийн талаар мэдлэг ойлголттой болж байна. Өөрийнхөө хувьд бол яг би зочноосоо бас нэг зүйл сонирхмоор байна л да. Таны хувьд тэгвэл анх сайн мэдээг сонсчоод юунд нь болоод энэ Есүс Христийг хүлээж авч ив? Юм гоё үг яриад байсан учраас ч юм уу эсвэл амьдралд чи үнэхээр дутагдчихсан нэг зүйл байсан болоод хүлээж авсан юм уу? Ер нь бол яг залуучууд Есүст айгүй их итгэж байна л да. Тэр ч юм яг над шиг 15 6 наснда бол ер нь Есүст итгэж байгаа. Тэгэхдээ би бас анх яг тэр насан дээр итгэхдээ мэдээж залуу өсрийн хүүхдээс учраас тодорхой хэмжээний бүр ингэж логик, скол, судалгаа, янз янзын олон юм түшиглээд чадахгүй мэдээж. Харин одоо бол мэдээж би Библийн мэрэгжилтэй болсон, сүмийн үйлчлэл хийдэг учраас энэ талаар өөр юм гисэн бүр юм өөр юм гисэн үзэлтэй. Тэгээд яагаад гэдэг шалтгаанууд
бүр жараал ингээл те жирэлгээд ингээ байж ах жишээтэй байгаа л да. Тэгэхээр тухайн үед бол сүм дээрээ надад бол уур амьсгал их нөлөөлсөн. Нэгдүгээр. Гэхдээ тухайн үед бол Есүсийн хайрын тухай сургаал ерөнхийдөө заагдчихсан. Тэгээд бусад би өмнө нь буддын шашинтай бас эмээгийн хүүхдээс учраас ерөнхийдөө Бурхны талаар ерөнхийдөө олон Бурхны онолуудын талаар ер нь жоохон мэднэ. Гэтэл Библийн Бурхны тэр хайрын талаар ойлголт нь ер нь тис хөндлөн одоо нөгөө миний ойлголтоос шал өөр байсан. Тэгээд би ингэж ийм хайр гэж байх уу гэдээ эхлээд тэгж бодсон. Тэгээд итгэсэн л дээ мэдээж тодорхой. Тийм тэгэхээр Бурхны хайр хичнээн сайн болох нь л ер нь надад багахан хэмжээнд ойлгогдоод тэр маань ингээд итгэл рүү хөтөлсөн. Тэгээд яг хүн болгон л өнөөдөр амьдралынхаа төлөө зүтгэж явж гин өдөр болгон завгүй амьдрал донд өнөөдрийнхөө амьдралыг яах вэ? Маргаашийнхаа амьдралыг яах вэ? Гэр бүлээ нэг тижиж хэмсэн, илүү орлого, ашиг орлого олчих хэмсэн гэл ингэж явж байгаа хооронд заавал энэ итгэл үнэмшил хүнд юм шаардлагатай байдаг юм уу? Яа одоо жишээлбэл зарим хүмүүс бол ингэж амьдарч шээ. За амьд байх хугацаанд би юу ч бодохгүйгээр сайхан амьдарчээ. Заавал ингээл нэг бурхан Буддаа ч юм уу, Есүс Христ ч юм уу, лаал ч юм уу ингээл өөрийгөө зовоогоол нэг тийм болно болохгүй гэдэг дөрмөн дотор юм хашаан дотор хашлгаан дотор өөрийгөө хийчээд ингэж явж байхаар сайхан амьд хугацаанд сайхан жаргаал тэгэл үсний өн наад юус хамаагүй штэ ч юм уу. Иймэрхүү бодолтой хүмүүс бол бас их байна л та. Ерөнхийдөө бол яг бид нар сайхан амьдарч болно. Итгэгч хүнч бай, үйл итгэгч хүнч бай тодорхой хэмжээнд сайхан амьдарч байна. Өөрөөр ингэсэн утга учир байгаа. Гэхдээ яагаад заавал Библийн сайн мэдээний одоо тэр гол сэдвүүд амьдралд амин чухал байдаг вэ гэхээр энэ нь Есүс өөрөө сургаал дээр хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн бэхээр би та нарыг эгэл биштэй ийм бэлгсэн амьдралтай байхын тулд ирсэн гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр бэлгсэн гэдэг үгийг бид нэр ингээд ойлгож үзэх юм бол зүгээр нэг сайхан мэдрэмжийг авч мэдэх тухай биш тий. Сэтгэл оюун, сүнс, бие организм хүний одоо бүхэл зүйл дээрээ хүн ингэж бэлгсэн. Жишээл хүн хайраар дутж байна тий. Хүн хэрэгцээгээр дутж байна. Одоо юу гэдэм байгаа. Олон зүйлээр дутж байгаа тэрийг хайж байгаа. Гэтэл Есүс биднэрт яадаг вэхээр тэдгээр зүйлс маань бэлгсэн амьдралыг өгөхөөр ирсэн гэж. Энэ нь өөрөө сайн мэдээний аврал болон Есүс Христийн хүндрэлтний төлөөх гмийн уучлалтай шууд холбогдож иж энэ бэлгсэн амьдрал тэрийг шийдвэрлэж иж тий энэ бэлгсэн амьдрал руу бид нар шилжиж байгаа. Тийм учраас арай ерөнхийдөө одоо мөнх ам гмийн хүмүүсийн одоо гмийн уучлал тий энэ бүхэн бидний бие организм сэтгэл санаанд шууд нөлөөтэй. Тэгэхээр бид нар яг сайхан амьдарч болно. Гэхдээ бид нар Есүс Христ итгээд амьдрах юм бол бид нар утга төгөлдөр маш гайхалтай тий утга учиртай. Тэгээ сэтгэл санааны хувьд сүнсний хувьд гэж бас Библи хэлж байгаа тий гайхамшигтайгаар бид нар амьдрах боломжтой. Мэдээж зовлонгийн амьдрал гэж байхгүй. Тэгээ хүмүүс сэтгэлээр унах үе олон тохиолддог. Гутранг за тэгэл хин нэгэнтэй харилцаан дээр асуудалтай ч юм уу тэгэл ажил амьдрал нь бүтэхгүй явж байгаа. Иймэрхүү хүмүүсийн хувьд магадгүй бодгол юм л та тий. Нэрэл нэг ингэж яаж чахаар ингэж дутуу хөтүүг амсаж зовлон зүдүүрийг идлээд хоолтой хоолгүй, нойртой нойргүй ингээд бие ингэж зовоон бийж ингэж амьдарч байхаар ишиг ч юм уу иймэрхүү бодолтой байдаг бах. Өөрийн зочны ярьснаар болохоор таны ярьснаар нэрэл үнэхээр дутагдаж гашигдаж тий. Үнэхээр ингэж амьдарч байхаар сайхан амьдрал руу хүн болгон тэмүүлдэг штэ яг үнэндээ тий. Тэгэл тэр тусмаа нөгөө саяны ярьсан хэлсэн үг бол бялхсан гэдгсэн чил нэрэл ингээл зааж жаргал за тэгэл эд хөрөнгө юу эдийн амьдралд те ажил хөлмө бүх юм ингээл бялхаал сэтгэл хангалуун байна гэдэг чинь нэр ямар сайхан юм бэ. Жишээлбэл би өөрөө Христ итгэлийн сайн мэдээг тараадаг бас энэ талаар сурагч багш идэг. Тэгээ бид нэр Есүсийн тухай хүмүүст бас ингээ ярьж явсан явж байсан. Нэг удаа нэг эмэгтэй Есүсийн тухай ярьсан. Тэгээд эхлээд бурхан хүндрэлтэнд танд маш их хайртай. Тэгээд таны төлөө онцгой төлөвлөгөө байгаа гэж би эхлээд тэр хүнд хэлсэн. Тэгээд дараа нь бид нэр мэдээж бурханы хайрын үеийг авахын тулд хүн өөрийн гэмт мөн чанарыг ойлгох хэрэгтэй байдаг учраас би гмийн тухай ярьсан. Гм хүмүүсийн амьдрал харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Ямар хор уршигтай дараа нь сайхан амьдрах гэтэл бидний толгойд тэ нөгөө буруу бодол маань скол тэр нэг алдаанаас болсон одоо шаналл буруутгал маань яваад байдаг тий.
энэ тухай ярих үед тэр сайн мэдээг сонсч байсан эмэгтэй тэр дороо шууд уйлсан байна. Анх удаа сонсч байгаа. Анх удаа сонсч байгаа. Тэгэхдээ Бурхны хайрын тухай хэлээд гимнүглийн тухай ярих үед уйлсан. Яагаад уйлсан бэ гэхээр дараа нь би тэр хүнтэй ярилцах үед залуу ахудаа ингээд их алдаа гаргасан тий. Маш том алд. Тэрнээсээ болж ингээд одоо хэдийгээр сайн сайхан амьдралтай боловч ингээд өөрийгөө буруутгаад яг ингээл амьдрал нь сайхан болол ингэх үед нь дурсамжинд нөгөөх нь орж ирэлээ чи бол тий буруу гэсэн юм мэдрэмж төрүүлдэг. Тэрнээсээ олж маш их шаналж үргэлжлүүлж ингэж сэтгэл хангалуун шинээр ихэлсэн амьдралаар амьдрч чадахгүй байсан баг. Харин тэр үед Бурхан биднэрт хайртай энэ гмийн асуудлыг Есүсээр дамжуулж шийдсэн гэдгийг тэр эмэгтэй ойлгох үед маш их баярлсан тий. Ойлж байгаа баярлаад тэгээ Христийг шууд хүлээж авсан баг. Тэгэхээр жишээлбэл гмийн асуудал байна те. Сайн мэдээнд бид нар гмийн тухай ярьдаг. Гм бол зүгээр л нэг мартаад эсвэл хүн хайчдаг асуудал ерөөсөө биш. Энэ Бурхнаар өөрчлөгдөх хэрэгтэй. Энийг бид нар шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээрээ бид нар дахин эхэлж чаддаг те. Нэрэл хүн болгоны нэг зүрх сэтгэлд ямарваа нэг гомдол за тэгэл нэг юм шаналл те нэг мартагдахгүй ингээл нэг зүрхнээс нь гогдоод яваад идэх ч юм уу ганц хоёр зүйл дээр ингээл нөгөөтгөн сэтрэгдэг ч юм уу бас иймэрхүү зүйл бас байдаг. Эсвэл өдөр тутмынхаа амьдрал нь бүрээс оронгоороо эргээд ерөөсөө л авах юмгүй амьдарч яддаг ч юм уу яг тиймэрхүү бас тохиолдол бас байна л та тий. Тэр болгон тэгээд энэ уучлалт чинь хамрагдана гэсэн үг. Одоо жишээлбэл ингээл бидний нөгөө ярьж санжснаар аавын хаалга гэж тэгж байна тийм. Хорих газар хоригдож байгаа хүмүүсийн хувьд энэ уучлал жишээлбэл хамрагдах боломжтой юм уу? Тэгээд ингээд бүх хүнд уучлал хамрагдана гэхэд тэгэхээр тэнд байгаа хүн энд сууж байгаа бит хоёр ямар ч ялгаагүй юм шиг бас харагдах гэдэг байгаа байхгүй. Ер нь бол Библиэл дээр гарч буй бидний Христ сэтгэлийн одоо сайн мэдээний одоо ялгаа нь тэнд байгаа. Юу гэхээр бид нар сайн мэдээний бусад шашин бол тодорхой хэмжээний буян хийх, эсвэл төлөөс төлөх, эсвэл үүлийн үүрээ өөрөх, эсвэл өргөл барьц засал хийлгэх, эсвэл тиймэрхүү юмны тухай ярьдаг. Харин Библи бол уучлах болон шийдэх хэрэг нь Тэнгэрт байгаа Бурханд л зөвхөн байдаг гэж хэлдэг. Тийм учраас тэрийг хүн өөрөө аргалах, тэр гмийн асуудал, тэр одоо хүнд байгаа одоо асуудлуудыг хүн зөвхөн өөрөө бүхний шийдэж чадах эрх мэдэлтэй нийгэм биш гэж хэлдэг л дээ Библи. Тэгэхээр яаж ийнэ гэхээр Библи өөрөө одоо ялгаатай нь бүр одоо энд байгаа энгийн игэл амьдралтай хүмүүс байна, сайн хүмүүс байна. Бас бүр хизээч өндийхөргүй болсон одоо харанхуйтанд байгаа бидний мэдэрч үзээгүй тийм зовлон гүйцсэн дахин босч чадахгүй болсон. Тэр асуудал нь тэр хүнийг дахиж хизээч шин зам руу орох боломжгүй болсон хүнд ч гэсэн сайн мэдээ очихдоо боломжийг нээдэг. Яагаад тэгэхээр энэ тэр хүн өөрчлөгдөх, Бурхны авралыг авах, Бурхны уучлалыг авч шинээр дахин төрсөн мэддэгтэй шинээр эхлэх боломжийг Бурхан өгдөг. Ялгаатай байгаа л да ер нь хэд. Харин зарим бусад шашны хувьд жоохон хатуу байдаг. Хүн болгон Бурхны нэгүс рүү ирэхээр нь боломжгүй юм шиг байдаг. Жишээлбэл хүн болгон янз бүрийн оюун санаа, хүлийн авалт, төлөвшөлт өөр байдаг. Гэтэл тэр шашны одоо онол сургаалыг ойлгохын тулд хүний одоо сэтгэлгээ эсвэл ойлгож хүлээн авах чадвараас бас хамаарат зарим нь тэр шашны гүн одоо философик жишээлбэл хүртэж чадахгүй, хүрч чадахгүй хүүхэд ч юм уу эсвэл тодорхой хэмжээний одоо оюун санааны өвдөө жоохон хөгжил муутай хүмүүс хүлээн авахааргүй юм шиг тийм хатуу сургаалууд байх жишээ. Гэтэл Библи бол тийм ш. Библи яадаг вэхээр Есүст итгээд тэрийг хүлээн авах тухай. Тэгэхээр өгөөждгий чадна хүн яг түрүүний хэлдэг нэг асуудлаа шийдвэрх боломжгүй хүнд нөхцөл байдал те одоо ингээ өнгөрсөн гэжсэн харанхуй дунд ганцаараа уйлж явахтаа ч тэр хүн Есүст итгэх гэмээр уучлуулж гэмшин залбирах боломжтойгоор энэ нөө сайн мэдээ гэдэг энэ ялгаа гарч ирж байгаа.
л та юм. Би дээр нь тэгж ойлгож харж байгаа. За тэгэхээр энэ гим нүгэл гэл яриад штэ те гимтэй байна би гимгүй байна. Энэ гим нүглээс ингээд анзаарах юм бол яг үүндээ өнөөдөр мөрөөрөө одоо өдөр тутмынхаа амьдралыг ажлыг хийгээ явж байгаа хүмүүс байна. Гэтэл тэнд бүр хүн алж хүрээ тална гэдэг штэ. Тэгээд бүр хуулаараа ингээд янз бүрийн тоот уншуулсан. Тэнд хоригдож байгаа хоригдлууд байна тийм үү. Энэ хоёрын ялгаа бол айгүй том байгаа даа байхгүй юу. Гэсэн чинь өөрөө одоо манай зочны таны ярьж байгаа зүйл болохоор одоо тэгсэн ч гэсэн ингээд уучлал хэрэгтэй гэдэг юм. Тэгэл магадгүй үзэж байгаа үзэгчдийн хувьд ч гэсэн за тэртээ тэргүй тэднээс би ялгаатай авах чи яагаад заавал надад уучлал хэрэгтэй вэ? Тэртээ тэргүй энэ уучлал чи хэрэггүй шүү дээ. Би ямар хүн алдсан биш. Би ямар банкт ирэмцсэн биш. Би ямар хулгай хийсэн биш. Би ямар нэгэн зүйл ангиар би ямар яллагдж байгаа биш дээ. Эрсдэс ийм хоёр имий чинь ингэж авчраал яриад ах ямар сони юм бэ гэд хин ч байсан бас ингэж асуух ах л та. Яг ер нь бол хүний хувьд бол гим нүглийн ялгаа хэмжээ гэж байгаа. Хуулийн хувьд ч гэсэн ялгаа байгаа. Гэхдээ Библийн сургаалын дагуу бол ерөнхийдөө хүн бүр ер нь нүгэлтэй гэж хэлж байгаа. Хүн бүр нүгэлтэй учраас Бурханаас салгагдсан тустай байгаа гэж хэлж байгаа. Гэхдээ энэ хүн бүр нүгэлтэй ч гэсэн чинь бас том жижиг гэдэг нэг хоёр ялгаа байгаа шүү дээ. Том жижиг бол баг гэдэг. Том жижиг ялгаа бол хүний хувьд л ерөнхийдөө байгаа. Гэхдээ Бурханы хувьд бол юу гэхээр Бурхан туйлын төгс учраас төгс Бурханы хажууд одоо жишээл Бурхан биднийг мөнхийн улсад мөнхөд өөртөө хамт байгаасаа гэж хүсдэг. Гэхдээ туйлын ариун учраас төгс учраас хүн тэрхүү стандартад хүрч чаддгүй учраас салгагдсан байдаг ерөнхийдөө Бурханаас тусгаарлагдсан байдаг. Гин бидний одоо Бурхантай харилцаа Бурханыг мэдэх ойлголтод ингээд юу нөлөөлөд байна шүү дээ. Тэгэж ерөнхийдөө хэлж байгаа. Гэхдээ яг үүндээ хүн болгон нүгэлтэй гэдгийг бид нар яаж мэдэх вэ гэхээр Библийн дагуу хүн нүгэл хийснээр хүн өгдөг болсон тийм. Хүн айд сандарч ганцаарддаг болсон, сөрөг мэдрэмжүүдийг мэдэрдэг болсон, санаа зовдөг болсон. Одоо ерөнхийдөө өөрийгөө одоо тодорхой хэмжээнд ингэж голдог болсон тийм. Ингээд олон үр дагавар гоё бидний сүнс, сэтгэл, бие организмд ингээд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тийм. Тодорхой гэж ер нь маш их хэмжээгээр нөлөөлсөн. Тэгэхээр одоо хүмүүс тэгж бодоод байгаа. Миний нүгэл гайгүй учраас би бол гайгүй байна. Тэнийг уучлагдах шаардлага. Бурханаар би уучлагдах шаардлага байхгүй. Харин энэ хүн л өстой жинхэнэ уучлал. Уучлал хэрэгтэй. Уучлал бол таарна. Тийм гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ уучлалын хувьд бол Библиэлд гэмиг Библи юу гэж тодорхойлоод байна гэхээр Бурханы хүсэл төлөвлөгөөнд нийцээгүй тий буруу тэгээ бүр сайн зүйлийг хийх ёстой боловч хийж чадахгүй тий хийх ёстой зүйлийг хүртэл хийхгүй байгаа нь нүгэл гэж хэлдэг. Тэгэхээр бидний одоо жишээлбэл буруу бодлууд тий за буруу хэлэлгүүд тий эдгээр нүртэл буруу гэж одоо ойлгогдож байгаа. Жишээлбэл би өдөрт одоо за 2 буруу бодол бодлоо гэж бодъё тий. 2. За би 3 бодлоо гэж бодъё. Яг би нэг уурлаа тий за амнасаа нэг муу гаргачлаа. За нэг буруу бодол тий тээчлээ тий. За ингээ 3 одоо буруу зүйл хийлээ гэж бод. Тэгэхээр би одоо 30 настай гэж бодоход бид нэр жилдээ бид нар чинь 3 гэж бодох юм бол 3 одоо 365 хоног 1000 болчихж байгаа тийм үү ойролцоогоор жилдээ 1000 нүгэл би одоо хийгээд байна шүү дээ. Тийм багаар бодож тооцоолж үзье л. Тэгээд хэрвээ ингээ үргэлжлүүлээд би одоо 30 настай гэх юм бол би 30 одоо 1000 нүгэлтэй гэсэн үг. Бурхны хин хэмжээ
тэр стандарт хүсдэг зүйлсүүдийг би зөрчсөн гэсэн утгатай болж байгаа. Тэгэхээр хэдийгээр сайн жижигч вэ? Адилхан гэх гэдэг нь тий. Бурхны хувьд бол адилхан. Гэхдээ мэдээж бол шийтгэл үр дагаврын хувьд бол нөлөө байдаг. Гэхдээ Бурхны тэр хайр уучлалыг хүн болгон л гарцаагүй авах хэрэгтэй. Тэгжээж хүн тайвширна тий. Тэгжээж хүн шинээр эхэлнэ. Тэгжээж хүн тэр Бурхны аврал нэгүсэл тэр Бурхантай харилцах харилцаандаа улам гүнзгий болж байгаа. За тэгээ хоёулангийн ярилцлага ингээд завсралж байна. Тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ ярилцлага үргэлжлүүлээ тий. Ёсон хэмжээнд хүрэхгүй бурхтууд одоо орчуулж их болчихжээ гэж. За баг үний юм да. Яах вэ гэхээр жишээлбэл Бурхны мөн чанарын хоёр дахь мөн чанар бол үнүүний мөн чанар, шудраг байдлын мөн чанар. Хит нөгөө нэг ингээд хүмүүсийн нөгөө толгойг мөнхруулна гэж яддаг шүү дээ. Тэгээ яалтчгүй тэр хүн чинь тэгээ тэр бөө мөрүүдийг итгэхөөс өөр яах юм? За тэгвэл энэ сайн мэдээ гэж яриад байгаа тийм үү? Тэгвэл сайн мэдээний зорилго нь юу юм бэ? Бүгдийг хомруулан Есүс Христ итгүүлээд одоо ингэж ярьдаг штэ. Есүс дээр очино гэж ярьдаг штэ. Энэ юм уу? Юу юм бэ?